энэ блокчейнийн тэрэн дээрээ одоо тэрийг л мундаг гэж танилцуулаад мөнгө татцсан юм байлээ гэж ярьж байгаа чинь буруу л да. Криптовалютын чинь хамгийн гол үнц нь өөрөө тэр блокчейн байхгүй. Үнц нь алт гэдэг шиг, мөнгөнд дэвсгэрт гэдэг шиг. Мөнгөнд дэвсгэртэд яагаад итгэдэг? Яагаад криптовалютад хүмүүс итгээд одоо дэлхийн том койнууд ингээ явж байгаа. Тэрний чинь үнц нь блокчейн технологи байхгүй. Блокчейн өөрөө. Та тэгэхээр энэ талаар сайн судлаагүй шүү дээ. Мэдхгүй байна. Тэгээ тааж яриад байна. Одоо энэ эзэмшиж байгаа хүмүүсийн ирээдүйг маргааш яах юм бэ? Ерөн дэлхийн нийтээр энэ блокчейнийг зөвхөн мөнгөн хэрэгсэл одоо арилжааныг хэрэгслэхээсээ илүүтэй бусад бүх төрлийн үйлчилгээ, бүх мэдээллийн солилцоо эндээ ашиглаж явж байгаа. Цаашаа энэ рүү угаасаа явна. Монгол угаасаа орно. Тэгэд яг энэ санхүүгийн зах зээлийг удирдах байгаа санхүүгийн төсөөлөх орооны даргад нэр дэвшиж байгаа юм. Блокчейнийг бид нэр сайжруулна гэж яриад суудаг байж болохгүй л дээ. Тэгэхээр сайн судалмаар байна. Бид нар маргаашийн даргаыг тавих гэж байгаа. Өчигдрийнх нь шагнал өгөх гэж байгаа биш. Маргаашийн дарга маргаашийн санхүүгийн зах зээл энэ ертөнц цаашаа явж байгааг мэддэг байх ёстой шүү.